Ерөнхий сайдыг би ийм зориггүй байхыг ер нь бол харж байгаагүй. Үнэхээр энэ зориг нь мохсон харагдаж байна. Асуултуудад хариулахдаа ч гэсэн ер нь бол цаад үндсэн агуулга шууд бас хэлж чадахгүй. Нийт агуулгуудаас нь харахад засаглалын хямрал, засаг доторх хагарал, засаглал хоорондын хямрал зэргийг бол сонслоо. Яагаад ийм удаан ямар нэгэн реакц үзүүлсэнгүй вэ? Яагаад тэр дорн асуудалд хариулсангүй вэ гэдэг асуултыг тавьсан. Яалтчгүй ямар нэг юм байна гэдгийг бол мэдрээд байгаа, мэдэгдээд байгаа юм. Угаасаа яавч зүгээр одоо яг энэ орлогоо нотол гэдэг асуудлаас болж баг хурал, улсын их хурал дээр энэ асуудал яригдах учиргүй. Цаана шатрын хідэн одоо нүүдлийн цаатах юмыг хараад яриад би өнөөдөр ажиллаа өгж болно, би зууралтаагүй, дараагийн үр дагавар нь юу байх вэ гэдэг дээр бид нар ямар ч байсан энэ хамтарсан засгийн газар, ямар ч байсан энэ сонгодог парламентын тогтолцоо маань цаашдаа явах ёстой маа гэдэг ийм үгийг л хэлээд байна. Маш ноцтой юмыг бусад хүмүүст хариулж байгаагаас нь сонслоо. Альва асуудал бүх юм засаг дээрээс юу эхэлсэн шүү дээ гэж. Сайд нар маань засгийнхаа бодлогын эсрэг явсан. Ерөнхийлөгчийн дэмжлэг хүртэл надад одоо байхгүй болсон гэдэг ийм асуудлыг хэлж байна. Харамсалтай байна. Яалтчгүй манай улс өнөөдөр ерөнхий сайд оюун эрдэнэ тогтвортой байсан ч сайд нар нь тогтворгүй байсан л та. Яамдуудыг толгойсон сайд нар нь ажилтайгаа танилцаж амжихгүй байсаар нь байгаад ажиллаа өгöd байгаа нь яамдын ажил явахгүй байгаа юм чи яаж засгийн газрын ажил сайн явах вэ? Тэгээ гол асуудлын учир шалтгаан нь юу юм бэ гэхээр ерөнхий сайд өөрөө сайд нарыгаа бас шийддэггүй юм байна. Үнийгээ сая бас хэллээ. Тэгэхээр манай улсын хувьд цаашид энэ тогтвортой бодлого гэдэг маань юу байх юм бэ гэхээр өдөөсөл энэ сонгодог парламент байх ёстой байна гэж. Ерөнхий сайд засаглал, засгийн тэргүүн өөрөө энэ засгийн газрынхаа гишүүдийг сонгодог, хариуцлага тооцдог, зоригтой байх ёстой байна гэдэг асуудлыг ярьж байна. Өнөөдөр зовлонгоо бидэрт хэллээ. Итгэл үзүүлээч гэдгийг ч гэсэн хэллээ. За миний хувьд бол тууштай байна. Би бол хизээд одоо энэ асуудал эхлэхэд ч би зоригтой одоо бас хэвлэлийнхэн асуулт асуухад зоригтой л одоо мэдж байгаа мэдээлэлээ хуваалцаад байр сууриа илэрхийлээд явж байсан. За үүнийхээ төлөө зохион байгуулалттай ч вэ, органикаарч зөндөө л одоо нүдүүлж байна. Зөндөө л одоо асуудал болж байна. Одоо ч гэсэн өнөөдөр 200-300 гаруй мессежүүд ирлээ. Би зүгээр энэ гишүүд маань одоо бас арчилсан нам бүлгэн дахиж хуралдаад парламентын засаглалын талаар асуудал яригдж байгаа юм бол энэ асуудлыг эргэж харж нэг саналуудаа өгч энэхүү санал хураалтад оролцвол яасан юм бэ? Энэ бол бас энэ улсын их хурал болоод цаашдын ер нь Монгол улсын хөгжлийн асуудал яригдж байгаа учраас энэ дээр нэг эргэж харсан зүйтэй байхаа гэж одоо хүсэж байна. Гишүүд мань саналаа бас болж өгвөл уг нь нууцаар өгчмөр байна. Яг бол над шиг юм ад үзэгдэх, наара шиг ад үзэгдэх юм зоригтой хүмүүс бол бас цөөхөн л байх. Өөрхий залуу гишүүд итгэл үнэмшилтэй байгаа ч гэсэн нийгмийн болоод энэ сошиалын дайралтуудаас бол бас л их мохох, айх, өөрийнхөө байж чадахгүй байх ийм эрсдлүүд бас гарахгүй. Ер нь улс төр гэдэг бол бас л хатуу тоглоом. Ад үзэгдэх зоригтой байх ёстой гэдэг, итгэл үнэмшилтэй одоо яг бат зогсдог байх ёстой гэдэг бол их чухал зан чанар мөн. Гэхдээ залуу улс төрчдөд бол энэ анх удаа учирж байгаа, тулгамдж байгаа асуудал учраас яг төдийлөн зоригтой байж чадах уугүй юу гэдгийг бас хэлж